Үгийг галсан аяыг гал мандах. Цагаан толгой бүх сурагчид нийтээр дуулна.
хилээж байгаа салмын үнсэж байгаа шиг шөөтэй гэмээр хилээж байгаа шиг тэрнгүй сайхан санагдахад төлөв зүрх минь догдож хасгүй яринаас хоёр минутын минь бүгдээ ийм годоор нүдтэй сурагч Игвэ нэгдүгээр ангийн сурагчдын бүжгийн аврага ирээдүйн залуу савлаг.
Зариу би гэсэн бидний бяцхан тоглолт төслөө. За одоо сурагчдыгаа ээж аав нь битгсэн ширээнд үржээ.
За одоо эцэгхийн зөвлөлөөс та нарын энэ эзний баярчин зориулж шагнал өгөх гэж байна. Бэлэг өгөх гэж байна. Заа юу. За тэр бэлгийг эцэгхийн зөвлөлийг гишүүн Батгүй ах гардуулнаа. За би гэрийн дуулаад явсан. За би шууд видео сериэс хийх юм дэс. За сурч төмөхөө. За төмөхөө. Удам сайд сураарай. Сурч авах жаргал. Удам сайд онц сураарай. Атгатыя, сурч атгатыя. За дараа би өтөө нэг хамаалаа нэм хан. Яваарай. За дараа хоёрдугаар ширээний орно шүү. Сурч бачимгээс таашаа. Бачимыг ундармаа. Батэрээди. Эй, хоёр, батрах. Зэрэг. Заава. Онц сураарай. Онц сураарай. Онцроо шүү амны өндөр болоо. Төвөр өндөр болоо шүү. Онцроо шүү. За мурдгаш ирээ. Аяагүй. Сурч зүгэн. Хөөсөлтэйг. Чинээр. Шиний үстэй таавдаг. Онцроо. 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 За дөрөвдүгээр ширээ хаавна. За бүжэ. Сатая ташка. Баяса. Мөн сургуулийн авраг болсон шүү дээ. За, энгийн авраг тоочлоор сурагч урд чимэг. За, онцгой амжилтын үнэмлэх альбомоор нөгөө хүүхдүүд ижилхэн. За би уншаад өгчий. Эрдмийн их татаад аялах анхны гараанд оюун ухаанаа даажсан цагаан толгой үед амжилттай суралцсан ангийн тооны аврах сурагчаар шалгарлсанд баяр хүргэж дурсгав. Нэгэн ангийн хамт олон 1997 оны 1 сарын 24. За нөгөө ангийн твэрч сурагчийг шалгав. За энийгээр нэгэн ангийн сурагч Дүнбаяр авагтай ийг цэцэрэд
Уламжлалт багш нарын баярыг өгсөн уралдаанд ангийн цэвэрч Нимбай сурагчаар тодорсон тул үнэн дэх үн бүхий зүйлээр шагналаа. Цэвэрч сурагчийн үнэн дэх. За. Ангийнхаа тэргүүний цэвэр сайхан бичигдэн гэдэг зурагчдыг шалгаруулсан. За энийг шалгаруулахдаа би хүүхдүүдийнхээ цэвэр сайхан бичдгээр нь биш. Үргэлж дэвтэр нь ямар байдаг вэ? Дэвтэр нь ерөөсөө хичээлийн явцад ямар байсан? Яг тэрийгээр зурагчдаа шалгаруулсан. За үүнд цүхон. Цагаан толгой үед амжилттай суралцаж ангийн цэвэр сайхан бичгтээ шалгуулсан тул цэвэр бичигдний үнэмлэх үн бүхий зүйл. За. Бадрах. Асуутуя. Их хамтар. За ангийн урлагийн аваргуудыг тодруулсан. За энд уламжлалт багш нарын баярыг өгсөн уралдаанд ангийн бүжгийн аварга сурагчаар тодорсон тул шагнаж урамшуулав. Нэгэн ангийн хамт олон сурагч хулан. За. Дууны аварга сурагчаар ундрмаа. Асуутуя. За одоо эдгээр аврах сурагчдад эцэг эхчүүд өөрсдөө мэдсгээ дэвшүүлнэ. Үдэн дундын татгдан үзэгдээд зүсрэх бараатай тэнгэрэн зинхэртээд санаалтахад сажихэн үнэрсэн сайхан нутгийн бараа тодхон нүдмэстэй нүдэнд тараагаад хоцорсон нутгийн бараа ээжи. За одоо ингээ өсгөлийнхэн баярыг хийж байгаа бяцхан хүүхдүүдтэй ирээдүйн эрдмийн их аюулт эрүүл мэндийн сайхан сургуулийн өндөр амжилтыг хүсэж энэ бяцхан өрсөлдөй болон их эцгүү та бүхэнд зориулж бүүэл хорвоо гэдэг дуугаараа ярья. Бүүэн дууны Миний хин сураг гэдэг шиг. Миний хин сураг магнай хавцсан сурмастай мянган хүний дундаас би хармаг таньдаа. Мэрэс майдаа намайг чингсээр ирлээ. Дун цагаан үстэй дуран харнуудтэй төмөн хүний дундаас би хармаг танд төрсөн готон дотор тэр утгаарыг тоглодоо.
багш Эрдэнэ Жимэгтэн хувьяасаа хамгийн сайхан бүхний хүссэн өрөөгөөд сурлага хөтөлмөрийн өндөр амжилт хүсээд ангийн багшин зориулаад бага ангийн багшаа баярлалаа гэдэг дугаараа өрье. За бүгдээрээ сурагчид бүгдээрээ дагаад болно шүү. За яа. Үгүй байна. Баяраа хийж байгаа одоо бэлхэн одоо дүү нартаа одоо ангийн багш Эрдэнэ Жимэг одоо нийт эсвэлчүүдтэй одоо өндөр амжилт ажил хөдөлмөрийн өндөр амжилт эрүүл их аж арга сайхан бүхний бүтэн ирвэ. Энийг дүгнэн мэдөө ганцхан ширээ төрүүлнэ. За энэ ширээ төрүүлэхийн төлөө
Одоо та нар уралдах нь шүү дээ. Шагналтай. За чигнараа. Айлч талаас нь уншихад ав адилхан байдаг. Ямар үг яг 3 үгнээс бүтдэг вэ гэж. Айлч талаас нь уншихад ав адилхан байдаг. Ямар үг яг 3 үгнээс бүтдэг вэ? Урдаас нь унших, хойноос нь унших хоёрод үг нь яг ижилхэн үг гардаг байх нь шүү. За тийм үгийг бичээд хамгийн их үг үтсэн ширээ төрүүлэх нь. Ахаа чигнараа бодож. Айлч талаас нь уншихад ав адилхан байдаг. Ямар үг яг 3 үгнээс бүтдэг вэ? Хэдэн үгтэй үг байна уу? 3 үгтэй үг байна шүү. Юутай үе байна шүү тийм ээ? Ой, бихгүй. Ээж аав нар цаашаа. 3 үгтэй. Гэхдээ урдаас нь ч уншсан, хойноос нь ч уншсан ижилхэн үг гардаг байх нь шүү. Дуугаа. За тийм бичээ шүү. Нэгэндээ хэлээд бичээтэй. Өөр ширээ хийхгүй шүү дээ. Өөр ширээ хийхгүй. Өөр ширээ. Тэгвэл бичээ өгөх юм хэлээгүй юу? Чи туслаач нэгэндээ. Бичээ туслаач. Тэр даад хийж өгөхгүй юу?
нэг цаана шүү. Хах, хөх, хох гэж одоо үг байхгүй. 3. 6-р ширээ 3 шүү. За 5-р ширээ. Мам гэж энэ за зөв. Мам. Энэ маань гэдэг урт шиг маань нэг л үсгэнд орж явдаг. За мам. Хах, хөх, лад, цэцтэй 5 үг гэсэн байна. За. За 4-р ширээ. Мот, сар, мамо, амаа гэж ерөөсөө нэг ч үг алгаа. Бүгд буруу байна. За Сүхний нэг ширээ 3-р ширээ. Хам, хим, хум, хүм, хам, хөх гэдэг ганцхан үг. Бусд нь бүгд буруу. За, нэг тэр хоосон. За Баатархын ширээ. Мам, нуун, наан, хөх. За 4 үг гэсэн байна. Баатархын ширээ 4. За 1-р ширээ. Мам, хөх, хах, 4 үг. За ингээд 5 үг бичсэн. 5-р ширээ энэ удаагийн үзүүл дээр 1-р байранд одоо. За одоо дараагийн үзүүл юу вэ гэхээр ширээ бүгдээс 2 хүн, том хүн 2, 1 хүүхэд гарч ирнэ шүү. За тэр улсууд яах вэ гэхээр хинэн нэг хүүхдийн дуу мэдэх нь вэ? Ердөө хүүхдийн дууны эхний 2 мөрийг хэлээд яв. Тэгээд очсон дараагийнх нь шууд ихэхгүй хасагтай дуухгүй тийм ээ? Гэхдээ дандаа эхнийх нь 2 мөрийг дуулсан. Нэг бүтэн бадаг биш. Эхнийх нь 2 мөрийг дуулаад дуусгууд энэ ихэхгүй бол цаашаа. Тэгээ шууд ихэхгүй бол цаашаа ойлгосон. За жоохон бодоод өөртөө жоохон бод. За ихэхгүй. За чигнараа 3 и. Дэрвэж хараа нийцээгүй. Дэгдэгэ байгаа заучирсан. Жигмэд тогмэд хоёр зэмсэн хамт явжээ. Амуунаас сэрмэнээ тойлоо. Тэцэг жимэс дэлгэрч байна. Сэлэмэг настай өдөр гой. Нарана шэрсүүдэр цаашаа. Жигмэд тогмэд хоёр зэмсэн хамт явжээ. Уртимас наачаа. Уртгүгэрэлтэй. Жигмэд тогмэд дууссан бэ? Хүргэж өгдөө. Тэр хэрвээ бай. Бомбатаа сайханда. Аваги өнөөдөр ахтанда. Тэнгэрдээ өмсөд өдөртөлдөө очсон яагаад шүндөө гахгүй бэ? Харагад өөдөө Бамброс минь байж вэ? Энэ одоо ямар учиртай юм бэ?
бодлого байгаа. Ой. За аа. За ингэж. Ahora. Ahora yo. Tachot. Nende nuoš, tai. Удаан харандаа синхроноос урт бол аль харандаа хамгийн урт вэ? Дараа нь аль вэ? Синхэр яхан өнгийн харандааны аль нэгэр нь зураг Хавын харах. Баччих хоёр. Босгол бодно штэ. Уяа бас хоёр багтаа. Амрэ, баярууд одноо хийчих. Харин. Бай, найдаа хатаа. Ишээ. Найдаа ишээ. Ёо. Ямантаа юу хараад намайг Зорио бадар. Скэнэ. Аранта нари юу гоо юу вэ? Харандай. Яг. Манай энэ хамгийн баг. Хатар. За, нэгдүгээр ширээ хөх харандаа удаан харандаанаас урт. Удаан харандаа цэнхрээс урт бол аль харандаа хамгийн урт вэ? Дараа нь аль нь орох вэ? За хариу. Удаан Хамгийн ихэд. За удаан нь урт гэж хамгийн урт нь удаа гэж. Тэгээд дараа нь хөх. за. Тэгээд хамгийн урт нь удаан, тэгээд хөх, тэгээд ногоон гинэ. За. Хариулт. Энд чи хэдгээр бодлого үлээ? Дөрөвдүгээр. Хөх харандаа удаан харандаанаас урт, хөх нь удаанаас урт, удаан харандаа нь хөхөөсөө урт бол аль харандаа нь урт вэ гэж. Тэгэхээр би энэ бодлого буруу бичсэн. Батцэг туяанаар ихч дүүс юм. Та хоёр хэдэн ахтай вэ гэхэд Батцэг 2 ахтай, туяас бас 2 ахтай гэжээ. Энэ айл хэдэн хүүхэдтэй вэ? За энэ хүүхэдтэй. А? 4 хүүхэдтэй зүйтэй байна. За суу. Туяас харан одмаанаар кинонд удаан цэнхэр хүрэн өнгийн дан дээд өмсч оржээ. Гэхдээ туяа удаан.
Цэнхэр дээлний алийг ч өмсөөг өгч байна. Туяа улаан цэнхэр хоёрын алийг ч өмсөөг өгч шít. Одмаа цэнхэр дээл өмсөөгүй. Тэд ямар өнгийн дан дээл өмссөн бэ? За туяа ямар өнгийг өмссөн? Тугаагаарай. За дараа. Саран. Хүүхдүүдийг муухай юм сурахгүй шүү. Саран. Туяа хүрэн гэсэн шүү чи. Саран удаан одмаа. Одмаа цэнхэр байх нь. За сууч. За туяа хүрэн зөв. Саран цэнхэр дээл. Одмаа удаан дээл. Буруу хариулсан. За тавьлаа бодлого гэсэн хав. Батш. Удаан бөмбөгнөөс хүрэн бөмбөг хүнд. Удаан бөмбөг ногоон бөмбөгнөөс хүнд болон ногоон хүрэн хоёрын аль нь хүнд вэ? Дараа нь аль нь вэ гэж. Эхлээд нь хүрэн нь хүнд, дараад нь удаан нь хүнд, дараад нь ногоон. Дараад эхлээд удаан бөмбөгнөөс хүрэн бөмбөг хүнд. Удаанаас хүрэн нь хүнд тийм ээ. Тэгээд дараагаар нь эхлээд аль нэг нэ? За тэгээд Удаан. тэгээд зүйтэй сайн байна. За бадрах. Сэлэнгийн цэцэг их хоёр нар удаан цэнхэр ногоон өнгийн харандааны аль нэгээр нь зураг буджээ. Сэлэг зургийг удаан цэнхэр өнгийн алинаар ч будсангүй. Их хоёр цэнхэр өнгөөр будаагүй болоод тэд ямар өнгөөр будсан бэ? За хэдэрэ тэтгэр зураг. За хэдэгчтэй. Сэлэг аль өнгөөр будсан? Ногоон. Их цэцэг. Их хоёр цэнхэр өө. За их хоёр эцэг хоёрыг сольжсон. Мишиг 7 настай, оюун эгч нь 3 насаар эгч, дорж оюунаас 8 насаар дүү бол дорж хэдэн настай вэ? Мишиг 7 настай, оюун эгч нь 3 насаар эгч гэж штэ. Дорж оюунаас 8 насаар дүү бол дорж хэдэн настай вэ гэж. Тэдөө. За бод чадахгүй. Бүгдээ нэг минут өгсөн. За нэг хамаатан бод. За яаж нэрээ тусаа? Энэ хамгийн өндөр. Дараа нь нэ. За бод хамгийн өндөр. Тэгээд дараа нь за дараа нь доор тэгээд энэ. За ингээд хоёр
Nugur holtu inni hújum þar ekki vatnum. Ég segja orðið, þú har trústað og svona þú. Hann ekki þetta jút. Одоо бид нар нэг хэсэг Как у нас? стандартай яагаад авах. За миний харах сайхан тусч гэнэ үү? Сайхан. Аагүй бар уу надад. Хапаан дээр ба. Сайхан тусч гэнэ та. Ба, сайхан тусч гэнэ. Сайхан тусч гэнэ. Бидгээс За, бидгээ сайн уу? сайхан Уршил сайхан. Мигурахтаа хэдий амт бэлтээ. Ирнэ гэдэг чинь 27 юм. Хэдий? 21 он. Яадаг? 27. Одоо хэдий? Одоо юу? Таамиг он яадаг? Надад хоёр. Нэг хуучлаасаа. За, ахо. За, тэгээд манайх энэ тэдгайгийн юу хараад ихэд за энэ манай ахтуна дээрээ суугаад
За манайхан бол дээр үеийн Түшээ Таан аймгийн Дайчмангийн хошууны Ариат юм уу? Одоогийн Булган аймгийн хошууны сумын 2 дугаар орны Ариат. Босоод манай Улам Украиныхан бол энэ харлагны овгийн юм уу? За манай эцгийн талынхан бол Булган аймгийн хошууны сумын за манай ээжийн талынхан бол энэ одоогийн Архангай аймгийн Ариат дээр үе чинь одоо харуудынхан гэж байсан. Монгол улсууд хэд язгаараа халах монголчуудаараа хүрээж үуч харууд суулгаж ирсэн. Одоогийн Архангай аймгийн одоо үлдээч тэрийн загтрын улсуудаа 1921 онд энэ Улаанхан цагаатан гэж болж яхад нутаг орондуугаа дөрвөж явж байгаа. Тэгээд зарим хэсэг нь бол энэ Булган аймгийн зарим нь сэжин гэж хавар байсан учраас сэжин дөрөв үеэрдээ одоо усан хайлтад яг одоо нэг одоо шийдэж байна. Зарим нь тэр мөстэй байж явах үед манай эцгийн Ванзай шагтар гэж байсан. Тэр Ванзай шагтрын одоо их бол ихээсээ 17 удаа төрсөн. Тэр нь одоо тэр баян хамп зүгээд олон улсууд үйдээ одоо тэр нутаг орондоо байж байгаа. Тэгээд насны баян байж байгаа. Манай эцгийн талын хүмүүс ихээсээ юусуудээ төрсөн. 3 ахын 6 хүн байна. За тэрний хамгийн том нь бол тэр Янчин гэж байж байгаа. Ямб гэж хүнээ. Эхний бол бүгтэмж гэж байсан. За тэгээд тэр 9 хүнээс хамгийн их чинь бол тэр Янчин дараа татвар манай ээж сойчгүй. Тэгээд миний тэр өргөж авсан намтоо. За тэрний дараагийн Эмбэ гэдэг айд үлгүүлсэн эмэгтэй Архангай аймагт байсан. За тэрний дараагийнх нь Сэнтхүү, тэгээд Санжа, Гомсон, Жигмэдлэр, Эренцэндэр гэдэг 9 хүн байсан юм аа. За тэгээд манай ээжээс бас 9 хүн болсон 3 ахын, 6 хүн. За тэрнээс нь 5 хүн амьд байж байсан. 3 ахын 1 хүн бол бага наснда ийм. За тэрний хамгийн том миний асуудал одоо шагтрын мэгмэргээд одоо энэ дамжилтэй. За тэрний дараагийнх нь бол бүрвжил гэдэг ах байсан. 1991 онд баха. 91 онд одоо нас орсон. Ийм за 3 дахь нь бол би миний нэр бол доктор. За энэ өөрийнхөө эгчин төрсөн зүйлээ өргүүлсэн. За миний дүү зорих энэ одоо Зэн метр нэрт юм аа. Тэгээд Зэна гэж орос нэртэй боллоо гэж энэ зүүн хараад байж байгаа нэрийн зорих нэртэй болсон. За хамгийн баг юу маань өөр одоо тэр та нарын хийх. Ингээд бид нар бол одоо эцэс юусүлээ өрөөд одоо дөрвөн үеийг хийж байгаа. За манайхны бүгдээрээ мэдж байгаа. За манай мэгмөр ахын нэрмүүд бас мэгмөр нэртэй аригчаагийн мэгмөр гэж хүн байсан. Манай эцэг бол хоёулаа нөхөр одоо гэрийн чи хоёр бол хоёулаа ижлэжтэй байх. Тэг мэдтэй болох байж байгаа. За эднийх бол өнөр өтгөн. За манайх бол манай эцнэр бол энэ Батархан гэдэг их сургуулийн Орос эдний анги төгссөн. Өксөд аймгийн Ханх сумын Ариат ийм хүн. За миний дүү энэ зоригтын гэр бүлийн хүн бол Мисгийн энерги гэж байсан. Улаанбаатарын Монгол иргэн. Ийм хүн. За энэ Төрватын нэр бол Сүбаатар байж байгаа тийм. За ингээд манайхан бол их өнөр өссөн одоодаа энэ үргэлж маань өнгөр бүгдээрээ хэмээн сайн амьдарч яваа. Ийм за энэ одоо үргэлж маань бидний хожим хойно одоо бие биенийгээ мэдэж овг төрдөө мэд ийм юм болоод хамгийн чухалтай тийм учраас
бид нар одоо нэг дор хуран цуглаж бас энийг ямар нэгэн хэмжээгээр одоо бичлэг хийгээд хожим хойно их маань үдэж харж байгаасай гэсэн төлөвлөлтний өмнөөс одоо манай дүү энийг биднийг авчирсан. За тэгээд ийм хийж маа. За энэс би нэг тоо хэдэн бүр хүүхдүүдийн бас нэр хийгээд болчих. За манай мэгмар ах бол 8 хүүхдээ. За хамгийн том хүүг 1952 онд гарсан чинь чулуу гэж байгаа. За одоо дархан хотод бүрдийн инженер хийж байгаа. Скватер хотод энэ байсан уусаа байна. За чинь чулууны дараахууд оюун гэрэлгээ 54 онд гарсан. За тэр таштай тэгээд нэг сан трактор чүү байж байгаа. Гатын өөд болсон. За тэтгэр маа энд байж байгаа. Манай тэтгэр сууж байгаа хаа энэ сууж байна. Тэтгэр маа 1961 онд төрсөн. За наран цэцэг бүрэл чулуун инх цэцэг 1973 онд хамгийн сүүлийн бүгд гарсан. Одоо энэ бүгд сайн сайхан амьдарч байгаа юм маа. За энэ чин чулууны 5 хүүхэдтэй. За эхлээд нь Михран Моин жаргал гэж эмэгтэйв 1956 онд төрсөн. За хүүхдүүд нь Ватар чулуун мөнгөтэй тогтваатар хамгийн бага хичээлтэй. Мөнгө цодож. Мөнгө татрал гэж бүгд байна. За манай оюун гэрдийг байгаа. Оюун гэрдийн нөхөр бол Гочоогийн төмөр Ватар гэж залуу байгаа. За эдний 5 хүүхэдтэй юу. Мөнгө цод, мөнгө бат, мөнгө туяа, мөнгө цэцэг, мөнгө туяа гэдэг юм. Хүүхдүүд байж байгаа. За Булган аймгийн жишг сумын харьяа нөхөр нь. За манай дасторжих бас 2 хүүхэдтэй бас сайхан туяа гэдэг 2 хүүхэд бий. За эхнэр нь Ямсрангийн оюун Сэлэнг аймгийн харьяа ийм эмэгтэй байгаа. За цэцэг маа нөхөр нь Намуутингийн Бачаргал гэж Уран хай сурын харвааны Томасри би эдний 3 хүүхэдтэй бас эрхэм баяр Бачаргал гэж 3 хүүхэд бий. За манай төрбатыг манай төрбатууд 1944 төрсөн. За ингээд эдний 6 хүүхэдтэй. За хамгийн том нь Бат төр байж байгаа. 1960 он төрсөн. За Батцух, Даваа жаргал, Даваа сүрэн, Батмун, Даваа тулан хамгийн отгон нь одоо Даваа тулан 1982 онд төрсөн. За эхнэр нь бол Санжаагийн Баатар 1996 онд төрсөн. За манай Баттөрийнхэн бол Баттөр бол 2 хүүхэдтэй. Бат үйдэг. Хамгийн том хүн одоо 7 дугаар ангид орсон. 7 дугаар ангид орно. За нэг жижиг Агимаа юу? Агимаа гэж хүүхэд байж байгаа. Тэр байж шүү. Агимаа байж. За эхнэр нь бол 1966 онд төрсөн. Тав гişийн ертөнцийн чимэг гэж багш юмхтэй байж байгаа. За Батцухыг хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. За энэ Даваа жаргал 5 жаргал. Бодроо. Тэгээд 2 хүүхэд байж байгаа. За бодроо маань энэ. Бас тодорхой хүмүүс төрөж байгаа. За. Жийч оюун дэдэг. Энэ их байгаа гэж. За манай даваа жаргал тэгээд дараагийн охин байгаа. Энэ 5 жаргал гээд 3 хүүхэдтэй бидээ тийм ээ. 5 жаргал том нөха. За жижиг 2 нь одоо Таусран Бачаргал гэж хүүхдүүд байна. За нөхөр нь тооцоо басваа гэж. Өөр хангай аймгийн харьяа тухайн 1967 онд төрсөн үгүй. За манай тэр ах хөрөвжил гэж байсан. Хөрөвжил ахын нэг хүүхэд байдаг. Тэр Тунгалаг гэж байсан байгаа. 1960 онд төрсөн. 60 онд тухайн. Батам хандаас авсан. Батам хандаас. Бэмбагаас. За. Даваа маань одоо 2 хүүхэдтэй болсон гэсэн тийм ээ. 3 хүүхэдтэй болсон гэсэн. Одоо Эрдэнэ хотод амьдарч байна. Нөхөр нь Самбаатар гэдэг Өсгөл аймгийн залуу. За зоригтын их гэж байгаа манай зоригт бол 8 хүүхэдтэй.
За хамгийн том нь бол 1961 онд төрсөн. За манайхан дотор бол хамгийн анхны одоо бүгд гарч ирлээ. 1961 онд оюун чимэг. За тэрний дараагийнх мөн гэрдэн гэж хүү оюун эрдэнэ, мөн хоёр, оюун гэрэл, оюун цэцэг, мөн цуд гэж одоо бүгд байна. За ихнэр нь бол тэр бишгийн нэр гэж за оюун чимэг бол бүгдээ тэр нь бол мөн хоёр гэж хүү байгаа. За нөхөр төмөр баатар. За мөн гэрдний нэг хүү байж байгаа энэ ганц зэрэг үстэй тийм ээ. За энэ тэр бямбын даваатан гэж сууж ясан дээрээс гарсан юм дээ. За оюун эрдний нөхөр Жамбударжийн мөнх бол гэж би за эдний хоёр хүүхэдтэй оюун зул энэ төвчээд байж байгаа хаа. Оюун зул байна. За энэ энэний дүү мөнх зул гэдэг. Ахын би за оюун гэрэл манай эдний хүүхэдтэй оюун гэрэл хоёр хүүхэдтэй. Бэлгүүнээ золоо гэж хоёр хүүхэдтэй. За оюун цэцэг мэгмэрсэн гэж нөхөр нь байгаа. За оюун цэцэг гээд хамгийн бага. За энэ баасан чулуун баасан задуудаа сууж ирсэн. Хүүн харан гэрэлгээд акинтай. Харан зулгээд акинтай. Ийм маа. За ингээд манай тийм ээ. За манай хоёр хүүхэд. За манай ахын бол их сургуулийн хойдын анги төгссөн одоо Булган аймагт шүүгчийн ажилтай Соломон гэдэг ахын би. За энэ нэг ахынтай ахны нэр нь Ичин хорлоо. За манай хүү 1971 онд төрсөн Цагаа гэж хүү Монгол улсын их сургуулийн Монгол судлалын ангийг төгссөн. За эхнэр нь Анагаахманы дээд сургуулийг төгссөн. Тэр нь даваа хоёр хүүхэдтэй. За энэ хоёр хүүхдийн хаш чулуун, хаш эрдэнэ гэж хоёр хүүхэдтэй. Ийм маа одоо Булган аймагт ажиллаж байгаа. За ингээд манайхны нийт одоо дөрвөн гэрүүлийнхний ерөнхий байдлууд иймэрхүү байна. За ингээд манай төрөл садангууд олон улсууд байна энэ дөрчөө. Тэгээд манай ахын тэрийн байдлаач. За тэгээд танаа ярьж ийм байвал бид нар уулзчихсан бас ийм ингэж нэг дөрөө уулзаад харилцан ярилцаж ингэж яах юм бол одоо үрэгч нараа хожим хойно одоо бие биенийгээ мэд энэ хэрэгтэй гэж ингэж бид нар ийм бичлэг хийлгэж байгаа юм аа. За тэгээд ороод ирсэн одоо ингэж хайрын жилэтэ байж байгаа байдлаараа үнцэг гарч за яах вэ? Түүний тэгатай шоотан хийж байгаа санаа Тэрний одоо ах нь нууц юм гэдэг тойрог зурж одоо өсөөхөн дөржөө зовоод өөрхөн болдог. Тэгээд тэрний авгааны бүгд тэгээд эдний хүүхдүүд тэр манайхнаас ах нь ингээд ч байна. Энэ дөрөөр одоо ах нь төрөлцөлтөөр уулзсан яриад энэ нэг үеийн өнгөрөөж байгаа одоо тоостой шүүж тавай ингээд цаашаа байна гэж сайхан орсогоос хийж одоо хүүхдүүд одоо цаашаа нааш яваад ах ирээгүй байгаа тэр
цаагуур одоо энэ одоо жамжааг байгаа өшөө усод байгаа ахын одоо хэлсэн тэр улсуудын биеийн таарч явж бичлэг өөртөө боловсруулалтаа ингээд манайхан бол улсад их олон жил ажилласан доо. Одоо манай ах чинь тэр хотог өндрөөс ахуулаад одоо зэрэгт яваад дараа энэ үйлдвэр орчуулсан янз бүрийн газрууд их ажилласан. Тэр бас бол энэ аяж хөл одоо бүр багасаа одоо ижилгээл хийсэн хүмүүсүүд одоо Улаанбаатар хоёрдугаар авинчны сургууль барьсан. Аавны тэгээд одоо дагаж яваад энэ аян ангид одоо 30 гаруй жил ажилласан. Манай зэрэгт бол сургууль соёлоор явсан. Төмөр замын техник коллеж байсан. За тэгээд дараа нь энэ цаг засварын газар жолоочийн ажилласан. Нийтийн ахуй үйлчилгээний сайд дэмжиг дөржийн жолооч байсан. Нэгдүгээр зэргийн жолооч. Жолоочийн хариуцлагатай ажлыг бол яг за би бол сургууль соёлоор явсан. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл урлагийн ангид төгссөн. Одоо нэг 40 жил багшилсан. Энэ олон сургуулиуд төгсгөл болон Улаанбаатар хотын сургуулиуд захир жийдэх одоо багшийн ажиллаж ингээд за мөн ч одоо энэ бусад орнуудаар явж багшлах ажлыг энэ Орос хүрээд одоо газруудаар явж манай улам судраа вааса улсуудаа хийсэн улсуудаа бидний олон жилийн одоо аваад энэ хүүхдүүдийн бүгд л ажилласан. Одоо тэр аваагаа ягаад одоо энэ багш төр багшгүйдийн чинь төмөр замд ажиллаж байгаа хүүхдүүд нь багш янз бүрийн ажил хийж байгаа одоо ингээд улс орноор ажиллаад одоо явж байгаа юм л байна. 10 гаруй жил ажиллаж байсан юм хүүхдүүд байгаа юм да. За ингээд ийч орцоо дахиад явуу. Ярмаалтаа тааж. Ваасаа тийч хардаг. Наад юунаас За. сайдгээ дадлах юм байна. Одоо энэ нутгийн яагаад гэвэл улсад ата мусраас хинэг нэ Хүүхдүүд хатаж хоо. энэ дөрсөн сууж байгаа энэ хараа ерөөгийн ууд бол улам ундарч дэлгэж манай молгон нутгийн болон хангаж байгаа юм. Одоо энэ ерөөсөө бодож Тэмээ идэж одоо тогтоож байгаа үү? Багш нартын хөөр үзэлтэй баяр энэ бүлгийн тогтоож байна. Юу багш нарт тийм. Уугүй үнийг дуулах гэдэг. Манай
Aina muuta nyt joulun oikeasti vasta. 오 저희 혹시 이런 주 때는 그 옷을 약간 많이 생겼지 않습니까? Баяр зингэд гэж юм бол идзоохын бас нэг сэтгэл зэрэг өөрсдөө санаа бодлыг ярилж ингэж байх хэрэгтэй. Тэгж явах юм бол одоо хүний нас уртсан воин заяанд идэх явах болно. Тэгэхгүй л одоо ажлын хаваагаас өөрсдөө Юу таруу. Тэсгүй яг ямар сандаа ахыгаа бас яг сэтгэл самаа сэргийгээд өсөж хаалтаа дахгүй тоглоо. Яг нэг их олон газраар яваа хамгийн хамтай одоо чээр дорго дараагаар юу сайн гоочин одоо яг юу одоо ер нь одоо сайн дэвтгний хоёрыг багтаа хийж чадсан. Нийслүү орд машин харахгүй доорно. Энэ ч одоо 30 орон жил хэрэг Юу яг юм. 뭘 harapsiya tambo. одоо Yaman kontaga. 저도 좀 들어가서 두고 아이고 이거 깜짝 어서 같이 니트 다시 또 다시 Jamen avle det ved ikke det. En der står en. 아우 남도 또. Ерөөсөө энэ хөдөлмөр гэдэг бол хүнийг өөднө өргөж хүнийг одоо засал залруулж явдаг юм биш. Би энэ 92 93 онд энэ Борээдд нэг жил болсон. Тэгээ Борээдд чинь одоо Монгол туурхтны нэг Монгол угсаасан. Тэнд бол ерөөсөө нэг их аюултай юм бол юу вэ нөхөр? Борээдд хөгшин залуу эрэгтэй эмэгтэй гэхгүй бүгд арих. Тэдний ганц одоо авч явж байгаа юм бол маш өдгөм. Одоо манай хашиг хэдэн өдрөөр ингэж яах. Одоо өнөө орой уухад л маргааш өгдөө тэр ажилдаа гэж хийдэг юм аа хий. Тэр юм л одоо тэднийг нэг авч явж чинь тэрнээс биш тэгж их айхтар одоо арих дарсанд орсон. Юусоо тэр чинь одоо манай хашиг чинь бол актуудыг ажлаа хийхгүй гэж юусоо байх. Баян одоо тэр хийх ёстой юмнуудаа үргэлж хийж тийм одоо улсууд чинь бол ямар ч байсан нэг байгаад байна шүү дээ. Ийм Гэтэ тэр нухсаа нухсаа. 와, 사다 좀 봐. 뭐는 뭐냐? 뭐나 어떤 이름이 있고. 뭐 대식 소문이 흥분되고 тэр баашингаа байна. Одоо эмээдгийн тэр өв садлан гэдгийг жигтэйхэн авна маш өдгөө. Хатсан юм уу? сайхан цагаан ичээ хийн. Хоолыг цагаан ичээ. Танаа чинь уулганы ямар сумын дандаа өөд байхад тэгээд бүх юм хийн. Өөдүүд ерөөсөө байхгүй. Сайхны урд өлзийтэл дандаа арангаа өлзийтэл чинь дан өөдүүд биш. Арангаа. Тий, одоо энэ галдан босхтын удам ухсааны усууд да. Хамгийн баг зүгийн нэг хүүхэд байгаа л да мөнгөсөн ингээд хамгийн том хүн багш. Тэр арангаа өлзийтэл байна. Тэнд өөдүүд одоо арангаа тэр өлзийтэл урдад багсан гэдэг багсангээс одоо их сайн мөхчүүд зөндөө байж тээ. Одоо тэр улсын заан Тэшигшүүлж байна. Тэр өсөх баяргээд бас хоёргээд цагаан дуугийн автос өхөн тэргээд одоо тийм сайн бөхчүүд зөндөө.
Урд чанаагаар дээр цаана болгон сум их гэсэн одоо мөнгө хэрэгтэй биш. Ранга болгон чинь бол бүхэн удам юутай. Усууд байж. 1961 онд хэдэр хэлсэн. 40 жилийн ойгоор болгоны сайхан сумаас 2 бүх. Өвсгөл аймгийн цагаан үрсмэнтэй уйлганы голын 2 бүх. Тэгсэн. Амьдын авраг гэж жамин дор зэрэг тэрэн авраг тэрэн дөрвөж авраг болсон. 다시 하고 영어 잘 내가 막 써라고. 아이, Keçin derdini, uğrun neyini, yut nikcahın gibi. Sen de doğru ver ya. dur, 나가 실수를 한다고 했어.
어려 왔다. 그래서 저때 다 뭐야 다 같이 가가지고. 영어로 말해. 영어로 말해. 됐어. 얼른 말해. 어때?